Уур амьсгалын өөрчлөлт гэхээр байгаль орчны асуудал биш. Энэ бол нийгмийн, эдийн засгийн, мөнгөний, санхүүгийн, хууль эрх зүйн тийм ээ бүх салбарыг хамарсан юм асуудал болсон. Тэгээд өнөөдрийг хүртэл бид яаж явж исэн бэ гэхээр тоглоомын дөрвөн нийл болоог байхад тоглогчд нь итгэвчээд тус бүрнээ дор өөрөөх юмыг хийгээд явж исэн. А тэгвэл энэ эрх зүйн зохицуултгүй удаа явах хэлээр энэ бол яах вэ гэхлээр асуудал гарна. Тийм болохоор бид нар одоо нөхөж гэх юм уу уур амьсгалын өөрчлөлтөд хуулиа хожууч гэсэн баримталж байна. Тэгэд хуулийн нэг суурь зарчим гэж байгаа шүү дээ. Тэр суурь зарчим бол ерөөсөө бид нар юм болгоныг тусгах гэж яг ханаа бол зөв тодорхойлох нь зөв юм болгоныг тусгах гэж, хориглох гэж, хязгаарлах гэж хит зүтгэх хэрэггүй юм билээ. Тэгэхээр хууль яах вэ гэхээр амиг болж эхэлнэ. Тэгэхээр энэ дээр бол аль болохын олон талд хилцүүлэхийг сонсоод байгаа нь дахиад 2 3 дахь удаагийн шүүлтүүрээр хэдий 4 жил явсан ч гэсэн дахин оруулах гээд ингэдэг. Эний үр дүнд юу бий болох вэ гэхлээр Монгол улс энэ ногоон санхүүжилтийн одоо дэлхийн чиг хандлагаас хоцрохгүй болж эхэлнэ. Өөрсдийн гэсэн дүрмтэй тоглож эхэлнэ. Хаана нь юу хийх юм гэдгээ одоо мэдэж тоглож эхэлнэ гэсэн. Хоёрдугаарт бид нар үнэхээр уур амьсгалын өөрчлөлт энэ улсад явагдаад байгаа юм уу? Аль салбарт явагдаад байгаа юм? Аль нь руу бид нар анхаарал хандуулах ёстой, аль нь руу хөрөнгө зарцуулах ёстой гэдгээ тодорхой болгоно. Одоогийн байдлаар бид нар салбарт хүлэмжийнхээ яаж ялгарч байгаагаа ч үнэхээр ингээд үндэс нотлохоогоор гаргаж чадахгүй байгаа. Гэх мэтчлээ. За 3 дугаарт хэн нь юу хийх юм бэ гэдэг нь энэ экосистемдээ тодорхой болж эхэлнэ. Тэг яг энэ салбарын онцлог байна л да. Нэгдүгээрт энэ уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилт гэлтгүй уур амьсгалын өөрчлөлтөөр маш их төсөл хөтөлбөр хэрэгжиж учраас чадхтай мэрэгчлэлтүүд маш олон болчих. Өнөөдөр та бүхэн хэлцүүлэгт харж байгаа хэрэг бүгд ингээд саналаа томьёолж байгаа байдал энэ олон улсад ингэдэг юм гээд энэ ухаанаа уралдуулж байгаа байдал бол нэлээд өндөр түвшинд байгаа. Энэ салбар бол маш сайн хүний нөөцийг харуулж байгаа. А нөгөө талаараа хахад төр хувийн хөвшил олон улсын байгууллагууд ингэтлээ огтлцож байгаа салбар бас энэ салбараас өөр байхгүй байх. Тийм учраас одоо төлөөлөл ингэж их идэвхтэй хангагдаад хүн болгоны анхаарлыг татаад байгаа гэдэг нь бас харагдаж байгаа.